Говьсөнбөр аймагт Тавтай морил. Эдэнжин сарны боржин огтны төв нутаг төвжрэлгүй, утаагүй, стрессгүй. хамгийн залуу аймаг Хөгжин цэцэглэх хот гэж тийм боддог. Энэ бол миний айртай нутаг. Өгдөл сайтай залуу хүн шиг аймаг гэж хэлнэ. Үд алдам тал тэг сайхан нутаг. Боломж дүүрэн тийм аймаг. Миний дурсан нутаг. Өсөж төрсөн нутаг минь. Гадны хүнд их ээлтэй. Залуусын хөгжлийг дэмжигч. хөгжих, дэвших боломж. Би нутагтаа хайртай. За Говьсөнбөрийн аймгийн хувьд бол одоо Монгол улсын дэд бүтц эдийн засаг зам харилцааны яг төв хэсэгт байрладаг аймаг. Энэ ч утгаараа одоо Монгол улсын эдийн засагт томоохон хувийн нэмэр оруулсан аймаг болно гэдэгт бол би бол бүрэн итгэлтэй байдаг. Үүний тулд бид нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгмийн амьдралынхаа бүх суур дэд бүтцүүдийг одоо хийж гүйцэтгэж ирлээ. Одоо бид нарт бол цэвэр хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэлээ, зам харилцаагаа шийдвэрлэлээ, зам нийгмийн салбарын сургуулийн эмнэлэг одоо бас цэцэрлэг бүгдийг одоо иргэдийнхэн хэрэгцээнд хангахуйц одоо тийм барилгын боломжийг ярьж ашиглалтанд оруулаад ажиллаж байна. За эх 30 жилд бид нар одоо юу хийх ёстой юм бэ гэвэл энэ эх 30 жил бид нар Говьсөнбөр аймаг маань одоо төсвийн орлогоо өөрөө бүрдүүлж улсад одоо бас орлого төвлөрүүлдэг эдийн засгийн бас нэмэгдүүлсэн томоохон аймаг бол зорж байгаа. 22 оныхаа одоо өрсөлдөх чадрын судалгаагаар Говьсөнбөр аймаг маань бол одоо эхний 5-д орсон. Энэ одоо 5-д орж байгаа үзүүлэлтүүд маань бол одоо бизнесийн чадамж, эдийн засгийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг энэ бүгд хангагдсан гэдэг үзүүлэлтээр эхний баригт орж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын маань иргэд бол Улаанбаатар хотын тэр төвлөрсөн газарт орсон сууж байгаа, ажиллаж амьдарч байгаа иргэд маань энэ Говьсөнбөр аймагт ярьж ажиллаж амьдрах бүрэн боломж байгаа шүү. Төмөр замтай холбогдсон. Дэд бүтц маш сайн хөгжсөн. Байршлын хувьд стратеги ач холбогдол хамгийн өндөр. Нөөцний уурхаагаараа их онцлогдоод жижиг дундас бизнес эрхлэхэд хамгийн тааламжтай нутаг. Бизнесийн сул зах зээл ихтэй. соёлын өв болсон Жанжин чойрын хийдийн төв нь манай шойр нутаг байдгаараа ахахгаа. Манай Говьсөнбөр аймаг бол малчин залуучуудаа их дэмждэг. Нэг хүнд ногдох ногоон байгууламжаараа улсад тэргүүлж аваа. Сургуулийн өмнөх боловсролын хүртээмж маш сайн. Хүчрэлгүй авцагсаал хэлбэг. Маш найрсаг хүүхдүүдтэй. Ирсэн хүн бүхэнд ээлтэй. Манай аймагт уул уурхайн бичиг сургууль байдаг. Оюутан залуус бидний хувьд цагийн ажил одод сайтай. Иргэдийн оролцоо маш сайн. Төрийн үйлчлэгээ хүртээмжтэй. Энэ багш нар найрсаг. Манай аймгийн хүүхдүүд хамгийн сэлдэг. Зэрэгэлтийн бодлоготой холбогдуулаад бид нар хот төлөвлөлтөд шинээр хий гэж төлөвлөсөн. Тэр төлөвлөгөөг хийх ажлын хэсэг маань одоо энд цуглаад байгаамаа. Тэгээд одоо газар дээр нь одоо яг үзэж байна. Тэгээд одоо дулааны станц бол 24 ашиглалтанд орчихно. Цэвэрлэх байгууламжийн шугамд орцсон, өндөрчлөлт орцсон. Одоо орон сууцаа шууд энэ газар дээр барайл явах нь шүү дээ тэгвэл тий. Тэгэхээр энэ дээр барихаар чи яг хэдэн айлын орон сууцны ээлжинд барих болцоотой болчихно. Эхний ээлжинд яг дулааны станцаас харалтаа ийшээгээ урагшаагаана энэ нэгэн газар төлөвлөөд 1000-аас дээш айлын орон сууц барих боломжтой гэж үзэж байгаа. Энэ орон сууцнуудаа зориулж бидний үйлчлэгийн төв энэ талтай барих хөлөө яг ийшлүүлж жоохон хийх хөлөө. Үйлчлэгээнийхээ төвүүдийг одоо жижиг дунд үйлдвэрийн барилгын нааталт одоо спорт комплекс баригдана. Спорт цогцлбор баригдана. За тэрнээс ийшээгээ энэ нөгөө улсын чанартай автозам хүртэлх энэ зайд ерөнхийдөө үйлчлэгээний төвүүдээ автовокзалаа барина гэж төлөвлөсөн байгаа. Тий. Амны орон сууцтай хэдүүлээ ерөнхийдөө тэр дээгүүр төлөвлөжсөнөөс хэвээрээ өөрчлөлт одоо өөр газар хийх гэдэг нь. Одоо тэр соёлынхоо наад ингэрээр бол бид нар амны орон сууц нэмж наашаага одоо энэ станцаас хойд руу энэ төр бол амны орон сууцнуудыг төлөвлөсөн байна. Тий. Нэмж төлөвлөсөн. Ер нь бол ерөнхий төлөвлөгөөгөөр дахиад ч бас одоо хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ертөнцийн зүгээр зүүн талд бас
5 хаус, амны орон сууцны газруудыг бас давхар төлөвлөж өгсөн байж байгаа. Орон сууцудаа бид нар бэлэн болгочлаа. Тэгээ ажилчдын хамгийн одоо гол юм бол нөгөө ажлын байр шүү дээ. Ажлын байрыг болохоор бид нар хөнгөн үйлдвэрөө ер нь энэ урт руу хэдэн километр барихаар төлөвлөж байгаа. Километрийн хувьд бол нэг эндээс нэг 2-3 км-тэй байна. Километртэй байна. За ингээд нийтдээ нэг 100 орчим га газар дээр урт руугаа хөнгөн үйлдвэрийн арь шир боловсруулах. Одоо чоор хот дотроо бид нар нэлээх малтай айлууд байгаа. Гарах гэхээр хаана малаа гарах уу гэх газар усгүй айлууд байгаа учраас ийшээгээ эртэмцэн мал аж ахуйн бүс, наашаа хөнгөн үйлдвэрлэлийн бүс, арь шир боловсруулах гэдэг хөнгөн үйлдвэрлэлийн бүгдийг урт руу төлсөн. 130 орчим га газар нийтдээ. 130 орчим газар. Цаашдаа бас ногоон байгуулсан юм. Тээврийн төв маань бол одоо бас ихэд бэлэн болцсон. Тэрийг контрактанд олцоод яг улирны эхлэлгээр одоо сараас ихтэй байхаар бэлэн болцсон байгаа. Компани нэрээ дуулцтай ийцэн. Энэ жилдээ бол тээврийн барилгыг ямар ч бүрэн дуусгаад, объектоо дуусгаад стандарт одоо олон улсын талбайтай хийгээд одоо том тэрэгнүүд одоо шанаас энэ том тэрэгний талбайг бол маш сайн томор шийдвэрлэхээр зураг дээр байсан тий. За польшийн хөрөнгө оруулалтаар Говьсанбөрийн аймагт цэвэрлэх байгууламж маань баригдаад 2024 онд ашиглалтанд орохоор ажиллаж байна. Одоо бидний харагдж байгаа тэр нүдэн дээр саарл усны шинэ технологиг ашиглаад тэр гарах саарл усыг ашиглах хүлэмжийн аж ахуйг 28 гаад төлж өгсөн байна. Шинээр хүнсний аюулгүй байдал одоо Монгол улсад номер 1 асуудал болсон байгаа. Үүнийг төсөглөөд бид нар шилэн хүлэмж, мөн нарлаг хүлэмж, үлийн хүлэмжүүдийг Говьсанбөрийн аймагт дотоодоо 100% хүнсийг хангахаар Хүлэмжийн уушаа тэгээ хийх гэдэг бол бид нар чинь. Тэгээ яг нөгөө саарл усны технологи технологи ашиглаад тэр бүстэй усаа ашиглаад хийх нь тодорхой хэмжээгээр тэр чинь бол болж шүү дээ бас тий. Тэгээ цаашдаа ер нь ногоон байгууламжуудаа ер нь хэр зэрэг хийж байна. Одоо бидний цэцэрлэг төрөлн дээр шиг л одоо шинэ ногоон байгууламжийг ер нь дахид төлөвлөөд яг иргэд хамгийн гол нь одоо бас нэг агаар цэлхэнд гараад цэвэрхэн тийм ногоон байгууламжтай орчинд одоо гэр бүлээрээ алхаж амархалж чухал байгаа шүү дээ. Тэрийг одоо маш сайн төлөвлөж одоо энэ дээр хийх хэрэгтэй байна. Энэ ажлын хувьд бол нэг хүнд ногдох хэмжээнээс бол илүү томоор харж томоор төлөвлөж байгаа. Энэ өнгөрсөн жилүүд бид нар чинь хүн амтаа байх юм бол ногоон байгууламжаар энэ бас улстай нэлийн дээгүүр ярианд орчод байгаа шүү дээ. Энийг олон батгаал одоо хэдүүл эхнээс нь орон сууцаа энэ ажлын байруудыг зөв төлөвлөснөөр л одоо энэ аймаг орон нутгийн цаашаа хөгжил тодорхой болно шүү дээ. Ногоон байгууламж гэдэг дээр нэмээд хэлэхэд одоо энэ цэвэрлэх байгууламжаас хоошоогоо энэ зай байгаа шүү дээ одоо. Энэ зайд бид нар давхар бас нөгөө соёл амралтын хүрээлэн хүүхдийн парк бас төлөвж өгсөн. Ер нь бол урд хэсэгтээ бас ингээд цаашлаад яг зам дагуу үзэмжтэй байх үүднээсээ ч гэсэн бас төлөвлөж байгаа. Олон улсын автозам ингээд хажуугаар өнгөрч байгаа юм чинь харахад бас тий. Энэ дээр бол одоо жишээ нь блок болгоо ингээд блокоор үүсгэсэн байна. Жишээ нь энд одоо орон сууцны блок, цаана хөнгөн үйлдвэрийн блок, за тэртэл рүүгээ хувийн орон сууцны блок блок болгоныг тусгаарс ногоон байгууламжууд давхар зурагдсан байна тий. Тийм ээ. Шинэ төлөвлөлтийг хийж бид нар энэ Говьсанбөрийн аймгийн цогцоор нь хөгжүүлэх энэ төлөвлөгөө минь батлагдсанаар бол одоо Монгол улсын болон Улаанбаатар хотын иргэд энэ Говьсанбөрийн аймагт ирж одоо цэвэр цэнцгэр хүн амьдрах таатай орчин бүрдсэн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн салбар, дэд үс бүх асуудал шийдэгдсэн ийм залуу аймагт амьдрахыг та бүхнээс урьж байна. Одоо байнгын эрэлт хэрэгцээтэй ажлын байрууд бол нэлээд олон байна. Энэ чиглэлээр нарийн мэргэжлийн ажлууд буюу одоо эмч, багш, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлийн мэргэжлүүд бас манад нэлээд сул чөлөөтэй бий. Говьсанбөрийн аймагт ирээд бид гэр бүлээр ирээд 6 сар болж байна. Энэ хугацаанд ажиллах, ажлын байртай, мөн амьдрах байраа хангагдсантай маш их баяртай байгаа.
За үүнээс гадна Госмөр аймгийн газар зүйн байршил одоо дэд үтсийн давуу талаа ашиглаад зам дагуу нийтийн хоол, худалдаа үйлчилгээ, за гар уурлал, за бусад үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах ийм боломжууд бас байдаг. Хаялга нуурыг түшиглээд газар тариалан хөгжүүлэх, мод үржүүлэх, за хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаануудыг явуулж ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Хүнс үдээ аж ахуйн салбарт бизнес эрхлэгчдэд улсын хэмжээгээр нэлээд олон дэмжлэг тусламжууд байгаа. За үүнээс хамгийн түгээмэл нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жилийн 3% хүүтэй 5 жилийн хугацаатай. За үүнээс гадна хошоо хөгжүүлэх сангаас мөн жилийн 3% хүүтэй. За тэгээд 60 сарын хугацаатай ийм зээлийг бас төслийг сонгон шалгаруулах журмаар ингэж олгодог. Бид бүхэн бол мөнгөний аж ахуй эрхэлж эхэлсэн байгаа. Тэгээд энэ чиглэлээр нодон жижиг дундын сангаас бол зээл авсан, хоршоо хөгжүүлэх сангаас бас зээл авах боломжтой гэх мэтлэн манай орон нутгад бол дэмжих санхүүгийн их усур бол хангалттай сайхан байдаг. Мөн хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас санхүүжүүлээд жижиг зээл гэсэн арга хэмжээ мөн хэрэгжиж байна. Энэ нь бол одоо иргэнд бол 10 сая хүртэл, за аж ахуйн бичлэг үйлдвэрлэл үйлчлэгч аж ахуйн нэгжүүд болохоор 50 хүртэл сая төгрөгийг одоо олдохоор орон нутгад бол одоо төрийн банктай гэрээ байгуулад хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас санхүүжүүлээд энэ арга хэмжээнд хэрэгжиж байна. Манайх Говьсөнбөр аймагт пицца чикний үйлчилгээ үйл ажиллагаа явуулаад одоо 3 жил болж байна. 3 жилийн хугацаанд гэхэд бол хөдөлмөр халамжийн газраас бид бас зөвхөн төсөл хэрэгжилтээр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авсан ийм боломж бас гарсан. Үүнээс гадна бас орон нутгийн зүгээс бас орон нутгийн хөгжил сангаас хүлэмж сүүлийн 2 жилд 30-аас 37 хүлэмжийг өрхийн тариалангаа дэмжих зорилгоор өгсөн. Мөн өрсөлгээг үнэгүй олгож байгаа. Газар тариалангийн бүсэд байдаг аймагуудыг отох юм бол манай аймгийн дулаан өдрүүдийн тоон олон байдаг учраас газар тариаланд хамгаалагдсан хөрс буюу хүлэмжийн ногооныг тариалах, хүлэмжид аль болохоор үнэтэй нарийн ногоонуудыг тариалах юм боломж илүү байдаг. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөлмөрлөлтийг дэмжих бодлого нь бол бүхэл орон нутгад бол маш адилхан хэрэгжиж байгаа. Нийслэлд хэрэгжиж байгаа хөдөлмөрлөлтийг дэмжих үйл ажиллагаанууд бол манай орон нутагт адилхан хэрэгждэг гэсэн үг. Манай орон нутагт харин ч давуу талтай. Яагаад гэвэл Улаанбаатар хотод маань өрсөлдөөн их, хүртээмж бага байдаг бол манад бол эсэргээрээ өрсөлдөөн бага, хүртээмж их өндөр байдаг. За Говьсөнбөр аймгийн эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд жишг эрүүл мэндийн салбар болох тэр дундаа мэс засал гэмтлийн чиглэлээр үйл ажиллагааг бүс нутагтаан болон улсын хэмжээнд тэргүүлэх чиглэл болгон бол хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Манай аймгийг нутаг дэвсгэрийг дамжин за мянганы зам, за мөн төмөр зам, уулуур хаан бүтээн байгуулалтын бүс нутгуудад байдагтай холбоотой яаралтай түргэн тусламж, гэмтлээс урьдчилан сэргийлэх, гэмтлийн тусламж үйлчилгээг бол өргөжүүлэх юм бодлогыг бол барилан хэрэгжүүлж байна. За Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлэг нь 2021 онд 100 ортой мэргэжлийн одоо зориултын байртай бодлоготой болсон бөгөөд бүрэн томилсон автомашин маань одоо өнгөрсөн жил 178 сая төгрөг одоо эрүүл мэндийн яамны санхүүжилтээр бол одоо бүрэн томилсон автомашинтай болсон. Амлалтын тасаг нь нийтдээ 23 одоо төрөлцсөн нарийн мэргэжлийн тусан жүжиглийг бол үзүүлж байгаа. Жилдээ бол одоо 80,000 орчим одоо иргэд өвчлүүлдэг. За өдөртөө бол одоо 500-аад иргэн бол өвчлүүлж байна. За нэгдсэн эмнэлгийн вакуум операцийн 2 өрөөтэй. За энэ өрөөндөө бид нар бол одоо мэслийн хаалгаа их одоо бүрэн одоо болцоог хангаж үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд энэ 2022 онд бол бид нар дурангийн мэсцэл болгон үений мэсцлүүдийг бол одоо эхлүүлсэн байгаа. Энд ямаас 198 сая төгрөнд одоо CRM гэдэг энэ хаалганы одоо эрдэмтэн зураг авдаг. Афрадыг бол одоо бид нийлүүлснээр бол бид тэр одоо тодсогчтой бүх төрлийн хаалганд бол одоо ашиглах боломжтой болсон. За энэ бол бидний бас нэг давуу тал болсон. 1000 хүн ногдох эхэм цэвэрлэгчийн тоогоор бол улстай болвол өндөр дээгүрт болол ордог байгаа гэсэн хэдий ч нарийн мэргэжлийн эмчнэр залуу боловсон хүчин эмчнэрийг орон нутагтаа болвол урьж ажиллуулахыг бид бүхэн хүсэж байна. Та бүхний нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр болон олон зүйлийг бол төлөвлөж ажиллаж байна. Манай гэр бүл шилжиж ирээд Говьсөнбөр аймагт шилжиж ирээд сар гаруй хугацаа болж байна. Энд ирээд бид хоёр хоёулаа ажлын байртай цаанаасаа амьдрах орон байр нь бэлэн. Манай аймагт хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага нээхээр зорж байгаа улсуудад бол манай аймаг бол нээлттэй байна.
Манай сургуулийн өмнөх боловсролын хамт олон маань 2022 онд хүүхдийн хөгжлийн үнэлгээгээр 88.7% үнэлэгдэж улсын дунджаас өндөр амжилт үзүүлж байна. Нэгдүгээр ангид орсон хүүхдүүдээс хүүхдийг үнэлдэг сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээгээр 77% үнэлэгдэж улсын дунджаас ахиж улсад 4-р байранд явж байна. Үндэсний хэмжээнд нэг бүлэгт ялангуяа нийслэл Улаанбаатарт нэг цэцэрлэгийн нэг бүлэгт оногдох хүүхдийн тоо 38, 56 хүртэл байхад манай орон нутагт нэг бүлэгт нэг багшид 32 хүүхэд оногдож байна. Нөгөөтэйгээр манай боловсролын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 93% та улсад 1-р тэргуун түвшинд явж байна. Манай Говьсонбор аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын байгууллага бүхэн өөрийн өвөрмөц хөтөлбөртэй. Тос боржны бяцхан үрс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөр маань ардын уламжлалыг бага насны хүүхдэд зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, түүнийгээ амьдралдаа хэрэглээ болгох, дадал хөвчлөгийг олгох ийм зорилготой. Мөн үүнээс гадна тоглонгоо хөгжиж, төсөл тоглоомын арга зүйг маш олон өвөрмөц аргуудаар хүүхдүүдэд сургадаг нь үндэсний хэмжээнд чанартай боловсрол эзэмшүүлж байгаа Цөөхөн аймгийн нэг болж хөгжиж байна. Эзэлэгтэй өгчөндөө дуртай. Чирэн манаас эзэлээд ардын тоглоомууд байдаг. Манай ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын байгууллагын үнэлгээгээр 88.7% үнэлүүлж улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлж чадлаа. Боржигны хүүхдүүд бол улс бүс олон улсын уралдааны тэмцээнүүд дуу хоор бүжиг урлагийн авьяасууд бас нэлээд одоо улс орондоо ярил дээгүүр байранд эзэлдэг. За манай сургуулийн хувьд аваад үзэх юм бол төслийн шугамар сургууль зориулсан enterprise төсөл хэрэгжүүлээд сургуультай юм доо хүчилгийн студенттэй болсон байгаа. За сургууль бүр дээр хүүхдийн урлагийн авьяас болоод мөн одоо хүүхдүүдийн гоо зүй мэдрэмжийг хөгжүүлэх чиглэлийн за давхар хичээлийн дугуулан секцүүд бол нийтдээ нэг 100 давхарцсан доогоор 100 гаруй төрлийн дугуулан секцүүдийг хичээлүүлдэг. Манай хар сувд хөгжийн тэмцэгчдийн хамтлаг нь 2 удаагийн улсын аварга, 2 удаагийн олон улсын аварга, мөн Азийн аварга гэх зэрэг амжилтуудыг үзүүлсэн. Улсын спортоор хичээлээд олон улсын чанартай тэмцээнүүдэд их оролцсон. Ойролцоогоор нэг 20-30 медаль ер нь улсын чанартай тэмцээнүүдээс ер нь авсан. Миний хувьд Монголын оюун ухааны академийн үндсэн 5 төрлийн нэг болох K-Master спортын Монгол улсын 4 дээд рекордыг эзэмшдэг. Миний хувьд гэвэл entrepreneurship төслөөс өөрийн санаачилсан бяцхан эрдэмтэд төслөөрөө 2 сая төгрөгийн санхүүжилт авч чадсан. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэхээс гадна бас орон нутгийн нөхцөл болцоондоо тааруулаад зөвхөн улсын төсвийн санхүүжилтийг хараад байхгүй олон улсын төсөл хөтөлбөрүүдэд маш их төсөл өчиж дэмжлэг авдаг. Энэний хүрээнд манай сургууль дээр 90 сая төгрөгийн санхүүжилттэй 3 төв маань ашиглалтанд ороод явж байна. За одоо бидний сууж байгаа төв бол боржигын хөгжлийн төв, багш хөгжлийн төв буюу за багш нар энд хөгжих, сургалтанд хамрагдах, онлайн хурлын маань зохион байгуулахад бол биднэрт дэмжлэг болдог юм танхим байгаад байна. Үүнээс гадна манай аймагт уул уурхайн жишг политехникийн коллежид хүүхдүүд суралцах нөхцөл бүрдээд байна. Төр сургалтаас ахуулаад 2.5 жилийн дипломын дээд боловсрол эзэмших боломж бидэнд байна. 13 мэрэгчлэр бид нар мэрэгчлэлтэн бэлтгэж байна. Дотор байртай, за мөн говийн бүсийн уул уурхайн бүхэл компаниудад шууд ажлын байраар хангагдах ийм боломж манай орон нутгийн боловсролын салбарт байна. Манай сургуулийн хувьд бол одоо зөвхөн Монгол Улсын засгийн газраас биш оюутлахаа төсөл, за дээрэс нь Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын сан, Герман улсын одоо дэлхийн зүүн гэсэн энэ том хандлагч байгууллагуудаас нийтдээ нэг 12 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг одоо татаж бий болсон ийм сайхан сургууль байж байгаа. За ийм сургууль бол одоо манай Монгол улсын хэмжээнд бол бараг байхгүй гэж хэлэхэд бол хэсдэггүй хаа гэдэг бас хэлмээр байна. Нийт багш нарын одоо 80-аас дээш хувь магистр болон түүнээс дээш зэрэгтэй. За мөн гадаад дотоодын одоо улс орнуудад одоо хандлагч байгууллагуудын хөрөнгө оруулалтаар мэрэгжил дээшлүүлсэн ийм одоо чадвартай хамт олон байж байгаа. Хүнд өмшөөний механизмын одоо захиргааны тоног төхөөрөмжийн лабораторид хүрэлцээрээд байна. Энэ дэр хүүхдүүд ингээд энэ зураг схемийн дагуу захиргааны машины захиргааны эдэнгийн холболтыг энэ дээрээ хийж үзсэн. Энэ бол яг одоо ашиглаж байгаа машинтай яг ижлэхэн загвартай. Яг энэ бол бүх машины бүх эдэнгийн энэ дээр яг ингээд машины яг бүх ингээд одоо ингээд Остын гэр тастаа бол ингээд Остын гэрлийнхаа энийг яг яаж ажиллахыг үзүүлэх юм уу. Жишээ нь одоо энэ шил арчигч гэхэд ингэж яаж ажиллах вэ гэх. Гэхдээ дандаа хүнд машин механизмын юмнууд. Миний хувьд болохоор Дорноговь аймгаас хүрэлцэн ирж суралцдаг. Яагаад энэ сургууль Говьсонбор аймгийг сонгож суралцсан бэ гэх юм бол одоо Монголд уул уурхайн
маш өргөдтэй хөгжиндөө өвчөж байгаа. Энийхээ хэрэгээр уул уурхайн Политехник коллеж гэдэг сургууль Монголда ганц тоног төхөөрөмжтэй гаднаас хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан тул би энэ сургуулийг сонгон суралцдаг. Манай сургууль бол уул уурхайн жишг сургууль. Би энэ сургууль сурдгаараа бахархдаг. Манай аймагт сургуулийн өмнөх боловсрол ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хангалт 98-аас 100% төрсөн байна. Энэ багшийн хангалт өндөр болох гол шалтгаан бол тулгамдж байгаа мэрэгчлэр ирж байгаа залуучуудад орон сууцны түрээс олгох, орон сууцтай болгох маш олон талын арга хэмжээ авч байгаа үр дүн гарч байна. Би их сургуулаа төгсөөд төрөлхтөн нутгаа зорин ирж ажиллаад өдгөө 5 жил болсон байна. Ажиллаад амьдарч явах хугацаанд магистраа хамгааллаа, гэр бүлтэй боллоо. Улмаар байгууллагынхаа багш ажилтныхаа байранд амьдарч байна. Чанартай, хүртээмжтэй, цомхон манай салбарын үйлчлэгээнд үр хөвгтэй авцарч налгар сайхан нутагт нь тавтаа сууж амьдарцгаа гэж урмаар байна. За манай аймгийн нийт өрхийн 73% нь инженерийн дэд үтсэнд холбогдсон байр орон сууцнд амьдарч байгаа. Нийт аймгийн хэмжээнд бол тэг гортыг тэлэх хэмжээг бол ерөнхий байдлаар бол гаргасан. Үүнд бол эргэн аж ахуйн нэгж байгууллагад газрын бодлогоор дэмжих, барилга байгууламжийг нэмэгдүүлэх тэр чиглэлээр бол 11 мянган га газрыг бол тэлэх тэг гортгоо томсох боломжтой гэж үзсэн байгаа. За өнгөрсөн 2022 онд цэвэрлэх байгууламж дулааны станцаас шавыг тавьсан байгаа. Энэ жил одоо ажил нэлийн эрчимтэй явагдана. За одоо байгаа дулааныхаа уурын зуухныхаа шийдлэр бид нэр 305 айлын орон сууцыг төлөвлөж байгаа. Манай компани хувьд орон нутаг төр хувийн хвшлийн түншлэр одоо шинэ залуу боловсон хүчнийг доктор суурьшилтад ажиллуулахын тулд 40 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Ингээд аймгийн төв дээр нийтдээ 345 айлын орон сууцыг барьж барих төлөлтийг бид нар хийцээ. Айлуудын дэд үтс, инженерийн шугамшилжээ, цэвэр усны асуудлуудын аймаг орон нутгийн удирдлага шийдэд өгсөн юм а гэж. Дараагийн дугаарт бид нар Шивээ говь суманд 75 айлын орон сууцыг, за Баян тал суман дээр 480 айлыг бас одоо мөн орон сууцыг засварлаж янзалж оруулах бүрэн боломж байна. Бид нар дараагийн одоо төлөвлөж байгаа асуудал бол 2000 айлын орон сууц. Энэ одоо ерөнхий төлөвлөгөөнд оруулж байгаа. За 200 айлын таунхаус бас одоо төлөвлөлтийг хийгээд ингээ явж байна. Манай аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж болох үйц. Томоохон бүтээн байгуулалт, бизнес, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид аж ахуйн нэгж иргэдэд манай орон нутгийн зүгээс газрын бодлогоор дэмжиж ажиллахад нээлттэй байгаа болно. Та төвжил зарцуулдаг цагаа гэр бүл үр хүүхэдтэй зориулах боломжтой. Та манай аймагт хүрэлцэн ирснээр ус дулаанаар хангагдсан орон сууцад амьдрах бүрэн боломжтой. Хүсгэл юм бол хүүхэд бүр хөгжих боломжтой. Өдөөгөл интернетэд холбогдсон энэ үед та мэдээлэлээс хоцрохгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой. Эрүүл мэндийг дэмжих одоо йог, фитнес заалууд нээхэд маш боломжтой. Та манай аймагт гоо сайхан амралтын газар, кофе шоп, кино театр зэргийг нээх боломжтой. Залуучууд та бүхэн гарааны бизнес болон жижиг дунд үйл төрлийн бизнесээ манай аймгаас эхлээрэй. Цагдаагийн албаагч бид иргэн таны амар тайван амьдралын төлөө хичээх болно. Сургалтын таатай орчин бүрдүүлсэн мэрэгжлийн багшаар 100% хангагдсан хамт олон таны хүүхдийг сургаж хүмүүжүүлнэ. Эрүүл мэндийн үйлчлэгээ хүртээмжтэй чанартай авах боломжтой. Бид таныг авран хамгаалан сэргийлнэ. Та бүхэн маань Говьсөнбөр аймагт маань тавтай морилно гэж хүсье. Говьсөнбөр аймагт тавтай морил. Говьсөнбөр аймагт тавтай морил. Говьсөнбөр аймагт тавтай морил. Манай аймагт тавтай морил. Говьсөнбөр аймагт тавтай морил.